Нэмийн үйлдвэрийн анхны одоо шав суурин гэх юм бол 1669 онд Хувлай цэцэн хаан Монгол Отчийн сургуулийг байгуулснаар анхны шав Жамин андгийг Монгол нутагт илгээснээр одоо эхний одоо үндэс суурийг тавьсан Жамин андаг одоо Маранбын эхлэлээр 9-10 үед асралтгүй дамжсан Маранбуудын одоо энэ жор дамжлагыг хамгийн сүүлийн шав Баатар Маран бол одоо ирснээр 2013 онд байгуулагдаад 15 оноос үйл ажиллагаагаа эхлээд одоо 110 төрлийн 15 төрлийн түүхий одоо 15 төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа. Энэ маань болохоор дан ганц өвдснийхаа дараа биш өвдөхөөс урьдчилан сэргийлэх мөн одоо өвчнөөс 4 улирал 5 махбодтой тохируулан яаж өвчнөөс урьдчилан сэргийлж болох вэ гэдэг бүх арга технологиудыг одоо дээр үеийнхэн жор дамжлагын дагуу орчин үеийн одоо хэлбэр хэмжээ дүрс одоо хэрэглэхэд хялбар байдалд оруулаад ингээд ийм эрүүл мэндийн бүтээгдэхүүн, цай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа. Тэгмэл бид нар одоо Монгол оронд эмийн ургамлын түүхийд одоо маш багасж байгаа. Яг гэвэл хүмүүсийн одоо буруу зохисгүй хэрэглэнээс бих болж байгаа. Бид энэс болоод одоо зарим ховор ургамлын генетик нөөц дуусаад одоо ерөнхийдөө маш аюултай түвшинд хүрсэн. Тийм учраас бид нар одоо энэ ургамлуудын генофондыг хамгаалахын тулд зайлшгүй одоо тармилжуулж одоо нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулах шаардлагатай болсон. Мөн одоо Монголд 100% гарал үүсэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд бүх түүхийдээ бид нарт одоо тариалах шаардлага гарсан. Тэгээд Төв аймгийн Баян Чандманд эмийн ургамлын плантац байгуулад энэ плантац дээр ерөнхийдөө эхний 3 жил дан туршилтаар эмийн ховор ургамлуудыг тарьсан. Одоо ингээд 4 дахь жилээс туршилт маань одоо эхнээсээ хэрэгжээд одоо биелэлээ олоод одоо чихэр өвс Монгол хунчир гэх мэт одоо ерөнхийдөө 20 гаруй нэр төрлийн эмийн ховор ургамлуудыг тариалж байгаа. Мөн тариалсан ургамлуудаараа маш сайхан одоо бүтээгдэхүүнүүд хийж байгаа. Жишээлбэл одоо манай Монгол гааны навчин цай гэдэг одоо Menta longifolia гэдэг ургамлыг Монголд нутагшуулаад гааны навчин цай хийсэн. Энэ гааны навчин одоо дэлхийд дээр ургасан гааны навчуудаас одоо биологийн идэвхт бодис одоо флавоноидын төрлийн бодисоор илүү гэсэн тийм үйлчилгээ хүртэл гарсан байгаа. Үр дүн хүртэл. Эзэмш дангаах ухааны салбар бол маш ирээдүйтэй салбар. Яагаад гэх юм бол одоо дөнгөж одоо царван гэх мэт уламжлалтын хамгийн энгийн ургамлаар сая хүртэл Нобелийн шагнал хүртлээш эрдэмтэд энийг судлаад ерөнхийдөө баршгүй тийм их эрдэм байгаа. Энэ эрдмийг одоо илүү шинжлэх ухаанчаар судалж илүү одоо олон хүн дээр туршиж энийг батлах хэрэгтэй. Ягаад гэвэл хүмүүс ардын уламжлалт дангаах ухаан гэхээр одоо зүгээр нэг одоо хар дом шиг боддог. Энэ бол шинжлэх ухааны үндслэлтэй цаанаа асар нарийн одоо ухаан явж байдаг. Энийг одоо бид нар орчин үеийн шинжлэх ухаанд оруулан илүү сайн батлаад энэ бол дэлхийд өрсөлдөх чадвар өндөртэй ургамлууд гэж одоо бүтээгдэхүүнүүд гэж би үзэж байгаа. Манай одоо байгууллага үзэж байгаа. Ягаад гэхээр энэ маань болохоор уламжлалт дангаах ухаан бол яг хүнийг дан ганц өвдөж байгаа зүйлийг биш өвчин үүсгээд байгаа шалтгааныг одоо үндэс суурийг ор мөргөө эмчилдгээрээ маш онцлогтой. Мөн уламжлалт дангаах ухаан ужиг хууч өвчин одоо удааширсан одоо ийм архаг хууч өвчнийг дардгаараа онцлогтой. Мөн одоо хий шар бадхан гэдэг одоо хүний биеийг нэг цогц систем гэж үздэг учраас системийг тэр чигт нь одоо цэвэрлэж ариутгах, системийг тэр чигт нь эмчлэх гэдэг тал дээр одоо бусад дангаах ухаанаас арай өөр давуу талтай. Энэ давуу талыг одоо дэлхийд өрсөлдөхөөс одоо бүтээгдэхүүн болгож гаргах юм бол манай Монгол улс дан ганц одоо уул уурхайн баялаг гэхээс илүү одоо газар дээрх ургамал энэ мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэж дэлхийд гарах боломжтой юм а гэж үзэж байгаа. Манай өвөг дээдсийн маань олон зуун жил эдийг хүртэл аваад ирсэн энэ их өв соёлыг бид нар одоо алдагдуулахгүйгээр шинжлэх ухаанчаар судалж мэдээд нэг шинжлэх ухаанчаар гаргаж ирээд шинжлэх ухаанчаар тариалуулаад нутагшуулаад тэгээд мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадах юм бол дэлхийд өрсөлдөх чадвар монголчуудад бий гэж бид үзэж байгаа.